Миний биеийн аюулгүй дүрм. Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Би Лабубу байна. Өнөөдөр та бүхэндээ миний биеийн аюулгүй 3 дүрмийг зааж өгнө. Нэгдүгээр дүрм бол үгүй бол гэж зоригтойгоор хэлнэ. Хэн нэгэн чиний биеийн аль хэсэгт хүрч болох мөн болохгүй гэдгийг мэдэх үү? Улаанаар тэмдэглэсэн хэсэгт зөвхөн аав ээж нь усанд оруулах мөн эмчлэх зорилгоор хүрч болно. Бусад үед хэн нэгэн амттай зүйл өгөх, дагуулж явах, бие чинь хүрч болохгүй хэсэгт хүрэх гэж оролдвол үгүй бол гэж чанга дуугаар хашгираарай. Хоёрдугаар дүрм зүгт танихгүй хүн эсвэл чамд тааламжгүй санагдсан хүн бэлэг өгөх, авч явах, бие чинь хүрч болохгүй хэсэгт хүрэх гэж оролдвол олон хүнтэй газар руу зүгтаагаарай. Болсон явдыг хэлж өөрийн биеийг хамгаалаарай хүүхдүүдээ. Гуравдугаар дүрм өөрийн итгэж болох хүмүүстэй хэл. Чамд болон найзад нь таагүй зүйл тохиолдвол итгэж болох хүмүүстэй хэлэх мөн хүүхдийн тусламжийн утас 108 руу залгаарай.